Сайн байцгаана уу? Өнөөдрийн энэ бичлэгээрээ би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг давахын тулд хэрхэн өөртөө ажиллаж эхэлсэн бэ? Ямар арга барил ашигладаг вэ гэдэг талаар туршлагаасаа овалцъя гэж бодлоо. Гэхдээ энэ аргыг хэрэглэхийн тулд эхлээд оюун санаа, итгэл үнэмшилтэй хэд хэдэн зүйлийг гүн бат суулгасан байх хэрэгтэй болдог. Та сэтгэл зүй болон итгэл үнэмшлийн хувьд өөрийгөө эдгэх аялалд хэр ойр байгаагаа дараах асуултуудад хэрхэн хариулж байгаагаараа үнэлээд үзээрэй. Асуулт 1. Та өнөөдөр гоё өдөр болоосай гэж хэлдэг үү? 2. Эсвэл гоё өдөр болгоно гэж хэлдэг үү? Асуулт 3. Муу цаг агаартай өдөр дагаад таны сэтгэл санаа тайван бус байдаг уу? Асуулт 4. Цаг агаарын байдал таны сэтгэл санаанд огт нөлөөлдөггүй юу? Асуулт 5. Та яг одоо сэтгэл готролтой байдаг бол би хизээ эдгэх болоо гэж бодож байна уу? 6. Би хизээ өөрийгөө эдгэж асуудлаа бүрэн даван туулах болоо гэж бодогдож байна уу? Асуулт 7. Дөнгөж сая та хостойгоо маргалдсан бол хамгийн түрүүнд найз нөхөд, аав ээж ч юм уу дотн хүмүүс рүүгээ ярьж зөвлөлдөх үү? Асуулт 8. Эсвэл дотроо тунгаан бодож өөрийнхөө болон нөгөө хүнээс шалтгаалсан асуудлуудыг эргцүүлэн бодох уу? Асуулт 9. Та хүнтэй шинээр танилцаад чадалж эхэллээ гэж бодоход хамгийн эхлээд тэр хүнд би ямар сэтгэл төрүүлсэн бол гэж бодох уу? Асуулт 10. Эсвэл тэр хүний танд төрүүлж байгаа сэтгэл нь илүү чухал уу? Та энэ 10 асуултын тэгш тоотой асуултуудад түлхүү тийм гэж хариулсан бол танд баяр хүргэе. Та өөрийнхөө дотоод хүчинд итгэдэг, өөрийнхөө сэтгэл санааг гадна орчноос үл хамааран харьцангуйсан удирдах чаддаг, бусдаас бус өөрөөсөө гаргалгааг хайдаг, бусдад заавал таалагдахын тулд хичээдэг бас өөрийнхөө хүсэл сонирхлыг ойлгож мэдсэн, өөрийгөө харьцангуй таньж мэдсэн хүн байна гэсэн үг. Харин сондгой тоотой асуултуудад ихэвчлэн тийм гэж хариулсан бол та өөрийнхөө дотоод хүчинд итгэх итгэлээ олж авахын тулд дахиад илүү хичээх хэрэгтэй гэсэн үг. Саяны асуултуудад та яаж хариулж байгаагаас өөртөө хэрхэн хандж явны, өөрийнхөө хүчийг юу гэж дүгнэдэг вэ, аль талаас нь хардаг вэ гэдг нь харагдана. За тэгэхээр эдгэрэл юунаас эхлэх вэ гэхээр ерөөсөө л өөрийнхөө дотоод хүнд, өөрийнхөө дотоод хүчинд бүрэн итгэх явдлаас эхэлнэ. Өөрийнхөө хүчинд бүрэн итгээд өөрийгөө эдгэж эхлэхэд бидэнд ямар итгэл үнэмшлүүд, өөрийнхөө тухай ямар эерэг сайхан итгэл үнэмшлүүд хэрэгтэй вэ гэдэг талаар саяны асуултуудтай уялдуулаад дэлгэрэнгүй ярилцъя. Хамгийн эхний итгэл үнэмшил. Би амьдралынхаа бүхэл зүйлсийг өөрөө хяндаг, зохицуулдаг, өөрөө шийддэг гэсэн үзэл санаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө өглөө босоод би өнөөдөр тийм ажил хийн, тийм мэднэ гэдгийг тэрийг л өөрөө шийддэг гэж боддог шүү дээ. Гэхдээ яг үнэндээ цаагаараа хараад ах юм бол өнөөдөр би хүнд гомдохгүй юу? Би хүнтэй хэрэлдэх үү, маргалдах уу, эсвэл сайхан инээгээд өнгөрөх үү? Өнөөдөр хүн намайг дорд үзэх үү, эсвэл хүндэлж сайхан харцах уу? Гэх мэтчлэн ерөөсөө өөрөөс чинь өмнө шалтгаалдаггүй, зүгээр л болж өрнөдөг гэж боддог байсан бүхэл юм ерөөсөө зөвхөн өөрөөс чинь шалтгаалдаг гэдгийг дотроо эргцүүлж бодоод хүлээн зөвшөөрөх явдал. Эхний асуулт нь та сайхан өдөр болоосай гэж боддгоо, сайхан өдөр болгоно гэж боддгоо гэсэн шүү дээ. Тэр болоосай гэж бодож байгаа хүмүүс л ерөөсөө л саяны хэлснээ яг эсрэг. Ингээд өнөөдөр болоод өрнөд амьдралд минь тохиолдох юмсад би ерөөсөө нөлөөлж чадахгүй гэсэн байдалтай өөрийнхөө амьдралыг хөндлөнгөөс ажиглагчийн байдалтайгаар өөрийгөө хардаг, өөрийгөө ойлгодог. Гэтэл бид чинь ерөөсөө сэтгэлдээ юу оруулах вэ, юу оруулахгүй вэ? Миний сэтгэл санаа өнөөдөр ямар байх вэ? Ирч хүчээр дүүрэн байх уу, гундуу байх уу? Гэх мэт сэтгэл зүгээс ахуулаад хийх ажил үйлдэл гэд бүх юмаа бид нэр өөрсдөө шийддэг, өөрсдөө зохицуулдаг. Бид нэр ерөөсөө өөрийнхөө амьдралын гол дүр, найруулагч, өөрийн үедгийн бид нар өөрсдөө ингээ бүгдийг зохиож байгаа гэсэн утгаараа бид нар өөрсдийнхөө амьдралын бурхан, хүн өөрөө бурхан. Хүн хамгийн гайхамшигтай нь би энийг хийнэ, би чадах юм шиг байна, би энийг чадахын төлөө хичээнэ гэд бүх анхаарлаа, сэтгэлээ, хүсэл тэмүүллээ. За тэгээд оюун санаа гараад бүтцэн байгаагаа харж төсөөлж байгаа тэр сайхан энергиэрэж гэдэг юм уу. Бүх анхаарал, сэтгэлээ нэг зүг рүү чиглүүлээ тэрийг бүтээхийн төлөө явахад тэр зүйл заавал бүтдэг. Хүний энийг юугч хүсвэл бүтээж чаддаг энэ гайхамшигтай хүч чадлыг мэддэг хүмүүс нь хүний сайхан хувь тавиланг олж төрчөөд, сайхан хүн болж төрчөөд, юунд нь гунддгийн, юунд нь доройтдгийн. Хүн болж төрнө гэдэг чинь л өөрөө асар их хувь тавилан, асар л гайхамшигтай зүйл байхгүй юу гэж хэлээд байдаг хүмүүс чинь энэ зүйлийг үнэхээр дотроосоо зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгоцсон хүмүүс байдаг юм аа. Тэгэхээр та өнөөдөр оюун санаа чинь эрүүл сарвал та эрүүлэр сэтгэж чадчих л байгаа бол юу ч бүтээж чад. Тэгэхээр тэр сэтгэлийн зовлон гэд даваад гарах бол зүгээр юу ч биш.
За бидэнд хэрэгтэй хоёр дахь итгэл үнэмшил бол цаг агаарын байдлыг дагаад таны сэтгэл санаа өөрчлөгддөгөө, бороотой бүрхэг өдөр сэтгэл санаа чинь гундуу ирч хүчгүй санагддагөө гэсэн утгатай асуулт байсан шүү дээ. Би өмнө нь өөрөө яг цаг агаарын байдлыг дагаад сэтгэл санаа өөрчлөгдөж идэг тийм төрлийн хүн байсан. Бороотой бүрхэг өдөр сэтгэл санаа яагаад ч юм нэг л тавгүй, энерги дундуур, ирч хүчгүй, олигтой бүтээмж байхгүй нэг тийм болчдөг байсан. Бас намрын улирал ерөөсөө нэг ирч хүчгүй, гой сайхан байсан юмнууд ингээл гундаал мохоо олчлоо гэсэн утгаар ч юм уу ямар ч л байсан намрын улирал санаасаа л нэг ерөөхдөө гунигтай тийм байдалтай өнгөрүүлдэг байсан. Одоо бол мэдээж цаг агаар гадаа ямар байна уу надад огт хамаагүй би сэтгэл зүгээ бүрэн удирдах чадна. Тэгээд бас мэдээж намрын улирал гэлтгүй ер нь бүх улирлууд тус тусдаа маш гоё шинжүүдтэй, сайн сайхан талуудтай гэж боддог болсон. Бүх улиралд дуртай, хайртай болсон. Тэгэхээр бидэнд хэрэгтэй хоёр дахь итгэл үнэмшил бол гаднаас ямар ч хүчин зүйл нөлөөлсөн бэ би сэтгэл санаагаа бүрэн удирдах хянаж чаднаа гэж өөртөө бүрэн итгэлтэй байх. Энэ гаднаас нөлөөлөх зүйл гэдэгт бид нэр хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл. Тэгээд санамсаргүй явжгаад өөртөө чинь тохиолдсон үйл явдал гэдээ ерөөсөө гаднаас өөрт чинь яг одоо тохиолдож байгаа бүх үйл зүйлсийг оруулж болно. Энэ нь ерөөсөө хүн танд муухай үг хэллээ, муухай хандлаа гэхэд та тэрийг заавал гомдож хүлээж ухаалбгүй л гэсэн үг. Оронд нь та за энэ хүн ингээд ууртай л яваан байлгүй. Өөрийгөө үнэлж явдаг юмыг надад танд чилж байгаа юм байлгүй. Энэ бол тэр хүний л асуудал, миний асуудал биш. Яагадгүй л би өөрийгөө хинбэ гэдгийг, юу вэ гэдгийг саяны хэлсэн үнээс өөр гэдгийг мэднэ. Гэх мэтчлэн ямар ч асуудал тулгарсан, ямар ч бэрхшээл тулгарсан эрэг талаас нь хүлээж авч та өөртөө эрэг мэдрэмж, эрэг энерги болгож хуургаж чаднаа. За 3 дахь асуулт нь та өөрийгөө хизээ эдгэх болоо гэж өөрөөсөө асуудгүй. Би хизээ эдгэж чадах болоо, хизээ даван туулах болоо гэж асуудгүй гэсэн асуулт байсан да. За эхний хоёр итгэл үнэмшил яагаад чухал хэрэгтэй вэ гэдгийг надад заавал нэрэн байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон хүн бол энэ асуултын агуулгыг яг цаагаараа юу асуугаад байгаа вэ гэдгийг ойлгож байгаа хаа. 3 дахь чухал итгэл үнэмшил бол хэн нэгэн намайг эдгээгээд өгөх, сэтгэл зүй, сэтгэл засалж эмч намайг эдгэх байх, хайртай хүмүүс эдгэх байх. Чи эсвэл цаг хугацаа намайг эдгэх гэж хүлээж суухгүйгээр би өөрөө алхам хийж, эрчимтэйгээр үүнээсээ гарахын төлөө хичээх хэрэгтэй. Олон хүн энэ сэтгэл зүйн асуудлыг даваад туулаад л гардаг. Харин ч улам хүчрэг болдог. Тийм байхад би юугаараа дутах вэ? Би ч гэсэн чадна. Ер нь хүн хийж чадсан юмыг би адилхан хүн учраас чадна л гэсэн байдалтай идэвхтэйгээр өөрийнхөө нөхцөл байдалд хандаж эхлэх хэрэгтэй. Өөрийгөө эдгэхийн тулд миний хэрэгжүүлж исэн аргууд гэвэл за нэгдүгээр дасгал хийж эхэлсэн. Хоёрдугаарт өмнө нь дурдчихсан. Өөрийгөө ажиглаж, бясалгал хийж, өөртөө ярилцаж эхэлсэн. 3 дугаарт тэсгүй уурлахад, энерги унахад, сэтгэл санаагаа унахад хүргэдэг хүмүүсээс хэсэгтээ зайгаа барьж эхэлсэн. За 4-р онлайнаар сэтгэл зүйчээс зөвлөгөө авч исэн. 5-р нь сэтгэл зүйн бүлгэмийн уулзалтанд очдог байсан. Энэ нөгөө Америк кинонд гардаг шиг зовлон нэгтэй хүмүүс тойрч сууж хагаад өөрийнхөө асуудлыг ярьж хэлэлцдэг юм арга байдаг шүү дээ. Гэх мэтчлэн эрэл хайгуулуудыг хийдэг байсан. Өдөр бүр давтагддаг тэр нэг тойргоосоо гараад арай хөндлөнгөөс асуудлаа харах боломжийг өөртөө олгосон. Арай өдөр тутамд хийдэг байснаасаа арай өөр зүйлүүд хийж өдрийнхөө хэмнэлийг арай өөрчилсөн. Өөрийгөө эдгэхийн тулд авч хэрэгжүүлж энэ аргуудаас надад хамгийн шалгарсан, ерөөсөө асуудлыг мань шийдсэн гол арга бол түрүүн хоёрт дурдгдсан. Өөртөө ярилцаж, өөрөөсөө асууж, өөрөөсөө хариултаа олж тэмдэглэл хөтэлдэг болсон явдал юм аа. Өөрөөсөө асуугаад хариултаа дотроос олдог энэ арга бол сэтгэл зүйд, сэтгэл засалчдын ашигладаг хамгийн гол арга байгаа. Биднийг чиглүүлж өгөөд яг юунаас болоод энэ мэдрэмж одоо төрж байгаа юм. Гэх мэтчлэн ингээд цааш нь лавшруулж асуугаад тэгээд гаргалгаа тэр учир шалтгааныг мань олуулдаг ийм аргыг мэргэжлийн хүмүүс ашигладаг байгаа. Тэгэхээр энэ гол зүйлийг мэдж байгаа хүн бол заавал мэргэжлийн хүний чиглүүлэг зааварчилгаагүйгээр өөрөөсөө учир шалтгаанаа олж, гаргалгаагаа олж, өнгөрсний сөрөг зүйлүүдээ эерэг болгон хувиргах энэ бүх процессыг өөрөө бие даан хийх боломжтой. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр хэлэх гээд байгаа гол санаа бол ерөөсөө та энэ өөрийгөө эдгэх энэ процессыг бүрэн бие даан хийх чадвартай. Тэгэхээр миний дотор хангалттай энэ хүчин байгаа гэсэн итгэл үнэмшилтэйгээр өөрөөсөө асуулж, өөртөө ярилцаж эхлэхэд маш чухал учраас энэ танд энэ итгэл үнэмшлийг нь төрүүлэхийн тулд би энэ олон тайлбаруудыг хийгээд байгаамаа.
Дөрөв дэх итгэл үнэмшил бол өөрийгөө хоош тавьж, өөрийнхөө хүслийг хоош тавьж, за миний ойрын хүмүүс тэр л болж байвал би ч одоо яах вэ? Эсвэл шинээр хүнтэй танилцлаа гэхэд за би тэр хүнд ямар сэтгэл төрүүлж байгаа бол тэр хүнд таалагдчих юмсан гэж бодох. Эсвэл ажил дээрээ хүмүүстэй сөргөлдөж, эвгүй байдал үүсэхгүй тул хүмүүсийн аяыг дагаж аялдан дагалдах. Гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн нөхрийнхөө эхнэрийнхээ аяыг дагаж өөрийнхөө хүсэл сонирхол, өөрийнхөө мэдрэмж бүх юмыг хоош нь дарж нуух. За яг ийм хандлагыг та өөрөө ч мэдээгүй гаргадаг бол та үргэлж өөрийгөө бусдаас доогуур тавьдаг гэсэн үг. Ийм хандлагыг чи мэдэрсэн эсрэг талын хүмүүс таныг ивэд өстө намайг хүндэгдэж гин гэж үзэхээс илүү цаагаараа бас өөрсдөө дал тохомсраараа би өнөөнөөс илүү юм байна. Энэ хүнтэй яаж чарцсан болох юм бэ? Хүснээрээ харьцаж болох юм байна гэсэн мэдрэмж ойлголт дал тохомсраар нь төрж идэг. Тэгэхээр танд хэрэгтэй итгэл үнэмшил бол одоо миний энэ амьдралд хамгийн чухал хүн бол би өөрөө. Тийм учраас би хүмүүс өөрийнхөө хүсэл сонирхол хэрэгцээг санаа зовох юмгүйгээр илэрхийлнэ. Хүмүүс тэрийг зарим нь хүлээж авна вэ? Заахгүй бол тэр хүний өөрийнх нь хэрэг. Ямар ч тач би өөрийнхөө хүсэл сонирхол, ирмэлзэл, сайхан зүйлсээ хүлээн зөвшөөрсөн ч бай, зөвшөөрөөгүй ч бай, юунаас ч зовхгүйгээр байнга илэрхийлнэ. Миний дотоод хүн, миний дотоод хүч би гэдэг хүн бол хажууд байгаа хүнтэй яг ижилхэн үн цэнтэй гэсэн ийм итгэл үнэмшлийг өөртөө суулгаарай. За бичлэг энэ хэсэг хүртэл өөртөө итгэх, өөрийнхөө дотоод хүнд бүрэн итгэхэд хэрэгтэй итгэл үнэмшлүүдийн талаар ярьлаа. Яагаад заавал ингэж итгэхээс арга ярихын өмнө энэ итгэл үнэмшлүүдийн талаар ярьсан бэ гэхээр ерөөсөө хүн ингэж өөрөөсөө асуугаад өөрөөсөө хариулт оллоо гэхээр өөрийнхөө тэр гаргаж ирж байгаа хариултад итгэдэггүй байхгүй. Яагаад вэ гэхээр за ингэ би ганцаараа ингэ илэрээ солиороод идэг гэсэн чи одоо номон дээр юу гэсэн байгаа бол өөр эрдэмтэд юу гэж хэлсэн болж гэдэг юм. Эсвэл өөр надаас ухаантай хүмүүс юу гэж бодож байгаа бол энэ чинь ганцхан миний л бодол шүү дээ гэдэг юм. Ингээд ерөөсөө нөгөө өөрийнхөө үнэлэмж нь их доогор байгаа учраас тэр гарч ирж байгаа хариулттай тэр шийдэлтэй ерөөсөө бүрэн итгэл төрж өгдөг. Гэтэл яг үнэндээ бол та ингээд асуухад дотроос чинь нэг тийм мэдрэмж төрөө зүрхэн хаваас чинь ингээд нэг догдолсон шийдлийг нь гаргаж өгсөн тийм мэдрэмж төрж байгаа бол тэр чинь үнэ. Яагаад гэвэл хүн болгон яг ижилхэн дотроо амьтай, сүнстэй тэр таны дотроос хэлж өгöd байгаа тэр гаргаж ирэх өгöd байгаа шийдэл чинь таны сүнснээс өгж байгаа шийдэл юм аа. Дотоод хүн гэдэг байгаа чинь ерөөсөө таны сүнсийг хэлээд байгаа. Тэр сүнс энэ оршихуй ертөнцөөс танд хамгийн хэрэгтэй, танд хамгийн тустай. Бусад энэ өмнө нь амьдарч исэн болон одоо энэ цаг үед амьдарч байгаа ч юм уу энэ оюун ухааны огт дээжээс аль хэдийн мэдэж ойлгож аваад танд тэрийгэ таны оюун тарих руу дамжуулж байгаа гэсэн үг юм аа. Та үүнд бүрэн итгээд миний дотоод сүнс зөвхөн би ганцаараа энэ биед арилгадж байгаа биш. Энэ орчлон ертөнцийн хамгийн сайн сайхан бүх мэдээлэл, бүх зүйлийг миний сүнс надад дамжуулж өгч чаднаа. Тэгэхээр би дотоод хүндээ итгэнэ гэдэг нь би өөрийнхөө бүрэн оршихуйд итгэж байна гэсэн утгаар ханднаа гэсэн үг шүү. Ингээл яриан дундуур гинт сүнс гэл ороод ирэхээр ихэнх хүмүүс за энэ нөгөө шашны мохор сүсгийн болоо явчлаач гэдэг юм ингээл цэрэг хандлагатай байдаг л да. Тэгэхээр үүнийг залруулж хэлэхэд энэ бол ямар нэгэн шашинтай ямар ч холбогдлогүй цэвэр өөрийнхөө дотор оршиж байгаа оршихуйг тань мэдхтэй холбоотой зүйл шүү. Миний яриаг сонсоод явж байх явцад танд нэрэл энэ үнэн шүү гэсэн мэдрэмж ганц нэг удаач болтоход төрсөн бол энэ л миний сүнсээс олж авсан мэдлэг таны сүнсэнд бас хүрж ийна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл бидний дотоодоос олж авсан мэдлэг бол ямар нэгэн төр нийгмийн хэм хэмжээ гэдэг юм уу ингээд бидний тарихын оюунд хайрцаглагдсан байгаа зүйлийг даваад цаад ертөнцийн мөн чанар ер нь аливаа юмсын зүй тогтолыг бидэнд ойлгуулж таниулж өгдөг ийм ухаантайгаа бид нар холбогддог юм аа. Тийм ч учраас та өөртөөгөө ярилцаа дотроос чинь төрж байгаа тэр мэдрэмж тэр өөрт чинь ингээ ойлгогдож байгаа мэдрэгдэж байгаа зүйлс чинь ямар ч үн цэнэгүй хиндэж хэрэггүй зөвхөн миний бодол гэсэн ийм бодлоо орхиод үнэхээр л ингэж мэдрэмж төрж байгаа юм чинь энэ үнэн гэсэн үг ийм шийдэл надад төрж байгаа юм чинь үнэн гэсэн үг гэд өөрийнхөө тэр дотоод мэдрэмжийг дагаад шийдвэр гаргаад алхмууд хийгээд эхлэх юм бол дотоод мэдрэмжээ дагах тусам бид нэр улам сайхан дотроос ирж хүчтэй болж идэг. Яагаад гэвэл тэр бидний дотор байгаа сүнс чинь баярлж байна. Ингээд намайг одоо л нэг юм ойлголоо, сонслоо. Миний ингээд хүслийг биелүүлж байна гэсэн утгаараа танд тийм цаанаасаа баяр баясгалын мэдрэмж төрж эхэлнэ. Тэгэхээр тэр мэдрэмжээ үгүйсгэлгүйгээр харин ч тэр мэдрэмжийнхээ дагуу үйлдэлүүд хийж эхэлсэн цагаас бид нэр эдгэрэх эргэлт буцалтгүй замдаа орж ийн гэсэн үг шүү. Би одоо ийм бичлэгүүд хийгээд сууж байгаа маань ч гэсэн дотроосоо олж авсан мэдээллүүдээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй гэж надад бодогдсон учраас хийж байгаа. Гэхдээ өмнө нь би магадгүй ингээд ямар ч номноос аваагүй ингээд онол монол ийж татаагүй ямар
баримтгүй юм ингээ хүмүүс ярихаар юу гэж хүн төрөхөвдөө гэж итгэж чадахгүй байх байсан бах л та. Гэхдээ би энэ нөгөө дотоод хүчиндээ хүн итгэх ёстой гэдгийг ойлгосноос хойш миний дотроос гарч байгаа мэдээлэл зүгээр нэг оргүй хоосон үндслэгүй юм бишээ. Ингээд олон зүйлийг тунгаж ухаарсан энэ хүмүүсийн ухамсарын нэгдэл дундаас сүнс маань надад олж ирж байгаа ийм эргцүүлэмж цогцсон мэдээллүүд учраас энэ ямар ч үн цэнгүй зүйл бишээ гэдэгт бүрэн итгэсэн учраас ингээд хүмүүст хуваалцдаг юм аа. Гэхдээ хэрвээ танд ингээд гинт сүнс гэд хэлэхэд эсвэл ингээд сүнсний тухай ярихад эвгүй байгаа бол зүгээр дотоод хүн гэдгийг чиний ээлжинд зүгээр л өөрийн бодол өөртөө зөв. Надад хамгийн анх төрсэн тэр нэг мэдрэмж тэр зүйлээ дагахад би ер нь алцахгүй юм байна гэдэг ойлголтыг л авчихад хангалттай. Өнөөдрийн бичлэгээр хэрхэн өөрийгөө эдгээсэн бэ гэсэн арга замаа ярья гэж төлөвлөжсэн боловч ингээд ярианы маань агуулга явсаар байгаад яагаад өөртөө итгэх ёстой юм бэ? Яагаад өөрийнхөө дотоод хүнд итгэх ёстой юм бэ гэсэн агуулгатай болчихлоо. Тэгэхээр үргэлжлүүлээд part 2-ороо одоо яаж өөртөөгөө ярилцах вэ? Өөрийгөө эдгэж эхлэх вэ гэдэг сэдвээ үргэлжлүүлээд ярья. Энэ хүртэл яриаг минь сонссон хүмүүстээ баярлалаа. Лайк, subscribe дарж дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Шинээр сонсож байгаа хүмүүс ч гэсэн сувгийг маань дэмжээрэй.